Эхний 7 хоног 2 хүүхдийнхээ дээлийг босгоод авсан хүн чинь дараагийн нэг өдөр нь фантазиг нь хийчихье гэж бодсон боловч амжаагүй. Тэгээ 2 өдөр том хүүхийнхээ фантазиг ойсон. Ер нь бол дээл босгосон хүн чинь аюу тийм зэрэг ороод хурд хурдаа хийж гээл санаанд багтаад идэм байлээ. Тэгээ яарсан хүн яах вэ? Торгон дээр наалтан нахаа мартаад авчирга болон имжирийг хийцэн. Би бүр оёо авчирганыхаа завсар уустыг надад наагаад индүүдээд тэгээд бүр имжээрээ оёо дууссан байсан. Баг хооронд нь холбоол дотроо явчихсан гэх боддоо. Тэгээд яг хавтын ханзал зураагүй хүн биш. Ханзлал ихнээс нь дарааллын дагуу ойсон. Яг уу наалт найхгүй тэр чигээр нь дуусгачих болох байсан. Гэхдээ нөгөө наалт наагаагүй учраас торго маань ойдол явна штэ дээр нь наалтгүй торгон дээр шууд ингээ ойдол явангууд нэг юм умгалтчдсан билий. Нэг юм татагдсан юм шиг эсвэл нэг юм хөөгдсөн, гогдсон юм шиг тийм долгион үсчт юм билий. Тэгээ тэр нь айгүй муухай харагдчихсан. Тэгээ тийм болохоор би эхнээс нь наалтаа нагаад тэгээ дахиад авчиргаа оёод, имжирээ оёод дарааллын дагуу хийсэн. Хувцас дээл ойход ер нь бол ойдол тэгээ дээрэс нь утасны чанар тэгээд ойдлын дараах индүүдлэг гэд наалт ер нь их олон юмнууд чухал боловч бас нэг чухал зүйл нь ойдлын машины уул байгаа. Би бол 2 хүүхдийн дээлийг бол сэрээ яг юм стандарт нарийнчиш бүтэжиш уулаар ер нь оёол яваад байсан. Тэгээд сүүлдээ хүмүүс имчилгээг хараад байсан чинь сэрээ уул гэд нэг талынх нь уул нь бүр маш нарийнхан уул гэм лээ. Тэрүүгээрээ имжирээ тийм жигтгэн нарийнхан гоё оёод байсан байлээ шүү дээ. Тэгээд би болохоор надад байгаа хамгийн нарийнхан сэрээ уулаараа л оёол энэс нарийнхан байдгүй болоо гэж бодоод оёод байсан чинь. Тэгэл имжирээ буруу оёол, далийн оёол хандлал дахиж засаад оёод исэн чинь тэр чинь уландаа байсан юм байна. Огт мэдгүй биш ер нь бол мэдчих байсан л та. Гэхдээ би өөрт байгаа улаараа ямар санагдаа жоохон зөрүүдлээд ойцсон гэхгүй юу. За тэгсэндээ би дээл болон хантазаа тэр улаараа бол амжилттай ойж тусгасан. Одоо баг хүүгийн хантаз, нөхрийн дээл, би өөрийнхөө дээл, тэгэл би өөрийнхөө дээлэн дээр гоёл, цүнх, богц гээл торгон цүнх энтер гээл өсний утмат гэдэг юу эдийн чимгэлж болох бүхэл юмнуудыг хийн гэж бодож байгаа. Нэгээс 2 өдөрт ойлоо гэд байгаа цаг хугацаа маань болвол өдөрт би 3-4 цагийг зарим үед 2 цагийг дээл хийхдээ бусад ойдол хийхдээ зарцуулсан болохоор тэгж хэлж байгаа. Бусад цагууд нь мэдээж яг гэрээ ажил хүүхдүүд гэ бусад ажлуудаа хийдэг. Тэг сүүлийн үед бол хүүхдийн төрөө дээрээс нь тогны хязгаарлалтаас болоод заримдаа 1 цаг заримдаа 2 цагийг ойдолтой зарцуулж байгаа болохоор жоохон бичлэг маань удаж орохоор байгаа. Түүнээс гадна би 2 үеийн дээл хийхээс өмнө лоуз малгай ойсон байсан. Тэгээ тэрийг бичлэгтээ оруулаагүй байна. Тийм болохоор YouTube сувгатаа лоуз малгай